Сайн байцгаана уу. За дараагийн бичлэгтээ тавтаа морил бичлэгээ хийхгүй бас нэлээд удчихлаа. За өнөөдрийн ярих сэдэв маань болохоор амьдралын урсгалаа сайжруулахад маш үр дүнтэй 4 зүйлийн тухай хуваалцъя гэж бодлоо. Өдөр бүр бид нэр дадал зуршил янз бүрийн зүйлүүдээр өөрсдийнхөө амьдралын тэр урсгалыг юусоо ингээд зогсоогоод бөглөрүүлээд ингээд таглруулад байж идэг юм байна л да. Энэ бөглөрч тагларсан зүйл бидний амьдралын урсгалыг ингээд бүр зогсоочдөг. Тийм учраас ер нь амьдралынхаа урсгалыг ингээд маш сайн урсгаж явуулж явах ёстой гэж ингэж үздэг юм байна. Зүгээр нэг дадал гэд ингээд хийгээд орхичих зүйл биш. Яагаад тэгэхээр энэ хүний нөгөө өвдсөн үедээ өөртөө ингээд амьдралаа өөрчилсөн юм чухал зүйл юм байна л да. Тэгээд яагаад би өвдсөн бэ гэж бас үзээд хүн хоорондын харилцаа, мөнгө, хайр, тэгэл амьдралын бүхэл зүйлээр бие гэдэг зүйл ч гэсэн бидний цус ингээ эргэж идэг. Тэр цусны эргэлт хүртэл эргэж ингэж урсах тусмаа бидний бие эрхтэн, эрүүл сарвал байна гэдэг шиг амьдралын урсгал гэдэг зүйл бас яг байдаг гэдгийг ойлгосон гэдэг ингээ ярьж байгаа байхгүй юу. Тэгээд олон нь ерөөсөө хүмүүс өөрийнхөө амьдарч чаддгууд л хамаг учир байгаа гэж бас хэлж байгаа. Өөрийнхөө жинхэнэ тэр дотоод хүний яг хүсдэг амьдралаа бүтээж чаддаг хүн гэдэг бол маш ховор байдаг гинэ. За тэгээд ямар 4 зүйл вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор өгөх дадал гэж хэлж байгаа байхгүй юу. Энэ өгөх дадлыг бол өөртөө ингээд суулгаж өгөх хамгийн чухал зүйл учраас хамгийн нэгдүгээрт нь оруулж хэлж байгаамаа гэсэн байсан. Тэгээд нэг өдөрт ердөөсөө нэг удаа ч гэсэн өөртөө ингээд тэр өгөх дадлыг бий болгож өгөх хэрэгтэй гэсэн. Өөрийнхөө сэтгэл санааг дээшлэх гой байлгах тийм зүйлийг дандаа сонгож хийхийг өгөх дадал гэж хэлээд байгаа юм билээ. Шууд утгаар нь хүлээж авах юм бол хин нэгэнд ямар нэг юм өгөх юм болов гэж бодоод байгаа боловч өөрийнхөө сонголтыг өөртөө зориулж хийж өгөх гэсэн юм утга юм. Хүний энергийн урсгалыг цаавраа ингээд энэ нь бол ерөөсөө маш ихээр сайжруулж байдаг зүйл гэж байгаа байхгүй юу. Цаашлаад өөртөө итгэдэг болоход нөлөөлдөг гэсэн байгаа. Жишээ нь ихэнхдээ үнийг хараа за энэ хямдыг нь авч ич гэдэг юм уу, аливаа ямиг авахта үнийг нь хараад мөнгө төгрөг юм байна да гэл ердөөсөө тархиараа бүх зүйлийг ингэж бодож жагаад сонголтыг хийдэг Тэгхгүйгээр би яг юу хүсэж байна, энэ гоёыг нь энэ амттайг нь би яг энийг нь хийж үзмээр, энийг нь хийж үзмээр би яг яамаар байна гэдгээс сонсоод сонголт хийж байгаараа гэж байгаа байхгүй. Хүн яагаад тэгэхээр мөнгөндөө захирагдаад ч юм уу бусдын үгээр ч юм уу ингээд ихэнхдээ дандаа үйлдэл хийж яадаг юм байгаа юм л да. Та нар ч гэсэн бодоод үзэх юм бол ер нь л тийм байгаа бид нар нийгмийн шахалт, амьдралын янз бүрийн асуудал, мөнгө төгрөгийн асуудал гэл ингээл зөндөө олон бусдын юу гэж хэлэх гэдэг зүйлүүдээс ерөөсөө дандаа өдөр тутмын амьдралдаа ингээд шийдвэрийг гаргаж үйлдэл хийж яадаг. Тэгтэл энэ нь яг эцэст бидний амьдралын урсгалыг маш их ингэж зогсоож боож хааж идэг зүйл гэж байгаа байхгүй юу. Нэг удаа ингээд бид нар өөрийгөө сонсоод үйлдэл хийгээд ингээд явах юм бол тэр урсгалаа баг угаар ингэж нээж өгж идэг. Тэгээд өөрсдийнхөө амьдралын урсгалыг баг угаар нээж өгснөөр аяндаа тэр урсгал маань илүү хурдан илүү чөлөөтэй ингэж урсах тусам бидний цаашдаа амьдрах тэр арга юу гэдгийг явах тэр зам бүр ингээд хамаг юм ингээд аваад хайцсан юм шиг ингээд нээгдээ явцдаг гэдэг нь бүр айгүй гой сонсогдоод байгаа байхгүй юу. Жинхэнэ өөрийнхөө тэр дотоод дуу хоолойг бид нэр сонсож тэр сонголтыг хийж чадах юм бол амьдралын тэр урсгалаа маш сайн нээж өгч идэг гэдгийг л хамгийн сайн ойлгох хэрэгтэй болов гэж бодсон. Тэгээд тэндээс бидний үйлдэл гэдэг зүйл бас шалтгаалж яадаг шүү дээ. Ер нь бол тэгэхээр өөртөө зориулж сонголт хийж үйлдэл хийх юм гэдгийг ингээд маш сайн ойлгож авсан би бол тэгээд өдөр тутамдаа анхаардаггүй чухлыг нэг мэдгүй зүйл зөндөө ингээ байгаад байгаа боловч яг урт хугацаанд бидний амьдралыг маш их өөрчлөх хэмжээний тийм чухал дадал гэж хэлж байгаа юм л да энийг. Яагаад тэгэхээр өдөр тутамдаа өөрийнхөө тэр чин сэтгэлийг сонсч чаддгүй, үл ойшоодог, тоохгүй орхидог ийм хүний амьдрал яагаад ч юм ингээд сайн болж өгдөг юм шиг байна л да. Багаар л өөрийнхөө амьдрал өөртөө өгөх энэ дадлыг оруулж өгөх ёстой гэсэн үг юм байна гэж бодсон. Тэгээд одоогийн энэ цаг үед бол тийм үгүй гэсэн юм тодорхой хариулт гэхээсээ илүү өөрийнхөө мэдрэмжийг маш их чухалчилдаг болсон юм цаг үе гэж юу зөндөө яриад байгаа би яг юу хүсэж байна, би яг энэ дээр ямар мэдрэмж төрж байна, тэрийгэ чухалчлаад яг тэр сонголтыг хийх хэрэгтэй гэдэг юм бол маш их яригдчихэж байгаа шүү дээ. Тэрний яг гол учир ерөөсөө энд байсан юм байна гэж ойлгосон шүү дээ. Би тийм гэдэг хариулт сонгоод энэнгээр явах биш. Би энэ зүйл дээр ямар мэдрэмж төрж ийн вэ? Би яамаар байна вэ гэдгээ ингэж сонгож сонсож өөрийгөө ажиглаж анзаарч тэрнийхээ дагуу үйлдэл хийх.
би ингэж бодож байгаа учраас энийг хийн. Энэ зүйл дургүй учраас энийг хийхгүй гэдэг ч юм уу тийм ээ. Ингэж өөрийнхөө жинхэнэ биеийг сонсож эхэлснээр яг шууд илт өдөр тутамдаа ингээл амьдрал өөрчлөгдөж байгаа юм шиг тийм тодорхой мэдэгдэхгүй байж болох ч гэсэн энэ дадал гэдэг зүйлээрээ бид нар өөрийнхөө амьдралын тэр суурийг маш их сайжруулж яадаг. Суур сайжирж байна гэдэг чинь нөгөө бидний амьдралын урсгал гэдэг зүйл ингээд аяндаа одоо ингээд урсаж эхэлж яадаг гэж байгаа байхгүй. Одоо баг угаар өөрийнхөө тэр сонголтыг сонсож эхэлснээр бидний энэ дотор тийм л одоо урсгалыг зогсоогоод байгаа янз бүрийн өөрийгөө ойлгож чадахгүй зүйлүүд байдаг юм байна л гэж бодоод байгаа. Тэр хүмүүс ерөөсөө өөрийнхөө амьдрч чадж байгаад л хамаг гол учир байдаг гэдний. Чин сэтгэлээсээ ингээд өөрийнхөө нөгөө би юу хийхээ ингэж сонсож чаддаг. Тэрнийхээ дагуу хин нэгний үг одоо юу гэдгийг те хин нэгний зааварчилгаагаар ингэж ерөөсөө хөдөлдөггүй. Би тэгмээр байна гэвэл би тэгмээр байдаг. Хүн тийм байна чи гэхдээ одоо тэрний дагуу ингэж явдаг хүний амьдрал хэдий ч нэ тех тусмал ингээд зогсон байдалд орж идэг гэсэн юм зүйл байгаа байхгүй. Бодит амьдрал дээр ч гэсэн ингээд төсөөлөд ингээд эргэн тойрны хараад үзэхээр ер нь өөрийнхөө амьдарч чадж байгаа хүмүүсийн амьдрал тэгш сайхан байдаг юм шиг байгаа юм л да. Гол юм ерөөсөө өөрийгөө л орхигдуулахгүй байдаг юм биш үү гэдгийг мэдж байгаа байхгүй. Өөрийнхөө тэр чин сэтгэл гэдэг зүйлийг яг сонсоол те би ингэмээр байна гэдгийнхаа дагуу үйлдэл хийгээл хүн явж байхад амьдралын урсгал ерөөсөө сайжраад хүссэн амьдралаа бүтээгээл явна гэсэн үг. Дотроо яг уг хүн те хийхийг хүсэж байгаа зүйл байгаа штэ. Тэгтэл гаднаа үйлдэл дээрээ бусдын хамааралтайгаар байгаад байх юм бол бүх зүйл нь ингээд зөрөлдөөд зөрчилдөөд байдаг учраас түгжигчдэг гэсэн л үг байхгүй юу. Тэгээ хүссэн амьдралаа бүтээж чадахгүй гэд ингээд яваад идэг. Өөрийнхөө тэр амьдралын урсгал гэдэг зүйлийг хүн илүү ингэж мэдрэхийн тулд бас 3 зүйлийг өөртөө их анхаарах хэрэгтэй байна л да. Илүү одоо өнгөлж улам сайжруулахын тулд нэгдүгээрт нь тархиараа бодож тунгаалгүй сэтгэл мэдрэмжээ маш их анзаардаг хүн гинэ. Сэтгэл мэдрэмжээ анзаарах тусам өөрийнхөө тэр урсгалыг илүү сайжруулна. Хоёрт нь өөрийнхөө мэдрэмжинд маш их итгэдэг гинэ. Өөрийнхөө мэдрэмжинд итгэж чадсанаар би эд эрэхтэн тэрийг дагаад ингээд хөдөлж идэг гэсэн үг байгаа байхгүй. Гуравт нь болохоор яг одоодоо төвлөрдөг хүн гэж байгаа. Тэгээ энэ 3 зүйлийг ингээд өөртөө төвлөрүүлж бий болгож чадах юм бол өөрийнхөө тэр мэдрэмжийг илүү их ингэж сонсож амьдралаа урагшлуулж чадна гэж л байгаа юм л да. Би сэтгэл мэдрэмж тарих 3 ингээд хүн яг нэг болж чадчихад хүний амьдрал яг цэгцэрч ирж идэг гэсэн юм гол санаа юм байна. Нэг асархын ажил хийдэг хүн маш олон жил хийгээд ингээд ном бичсэн юм байна л да. Ер нь бол судлаач гэж ингэж ярьжсэн. Тэгээд би нэрийг мартчихжээ. Тэгээд хүмүүсийг ингээд нас барахаас өмнө маш олон судалгаа хийж ингэж асуулт асуусан байгаа. Тэгээд хүмүүсээс асуусан асуултын хариултыг тэнд хэлжсэн. Тэгээд зүгээр нэг жишээд сонирхуулахад амттай юм илүү их иддэг байжээ гэж хэлжсэн хүртэл байсан гэж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр залуу байхдаа ч юм уу те маш их өөрийнхөө идэх зүйлүүдийг ингээд хордог байсан юм шиг байгаа юм л да. Одоо тэгэл хүмүүс чинь таргалж турах яадаг ийдэг гэл маш олон зүйлүүд дээр те ингээл өөрсдийнхөө янз бүрийн зүйлүүдийг ер нь бол маш их хордог штэ. Мэдээж учир зүггүй идэл ингээл байгаад байна гэсэн үг ш. Тэгтэл өөрийнхөө одоо тэр мэдрэмж тэр хүсэж байгаа зүйлийг сонсохгүй л их хордог байсан юм шиг байна. Тэгээд тэндээ харамсаж ингэж дуусч байгаа байхгүй юу. Энэ ингээд бие сэтгэлийн маш их зөрчилтөө ингэж явж байгаа гэсэн үг бол таарж байгаа байхгүй юу. Тэгээд эд эрэхтэнтэйгээ би сэтгэл бүх тарих нь одоо ингэж зөрчилж байгаа гэсэн үг юм л да. Тэгээ өөр нэг хүний нэг жишээ болохоор өөрийнхөө одоо хэлхийг хүссэн зүйлээ хайртай хүндээ хэлж идэг байж гэж байгаа байхгүй юу. Ер нь хэлмээр зүйлээ хүмүүст ер нь хэлж идэг байж гэдэг хүмүүс маш их байсан гэж байгаа. Тэгэд эдгээр зүйлүүд бол ингээл энгийн мөртлөө хүмүүсийн хийж чадаагүй зүйл гэд ингээ бодохоор бас харамсалтай байгаа зү тэ. Тэгэхээр ийм зүйлүүд дээр хүмүүс маш их харамсдаг юм байна гэдгийг ингэж хэлж байгаа юм л да. Гол нь нөгөө хийж чадахгүй зүйлдээ биш чадхаар тийм амархан зүйл байсан ч гэсэн тэрийг хийж чадаагүй оролдлого хийгээгүй ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд дээл хамгийн их харамсдаг нэ. Тэрнээс биш нэг тийм алтар нэр маш их одоо мөнгө дөрөв тийм юмнууд дээр ерөөсөө нэгт хүн харамслаа гэж юм хэлж байгаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө хүссэн ч бусдын хүслийг харгалзаж үзээд өөрийгөө тэр дардаг байсан гэдэг зүйл дээр л хүмүүс хамгийн их харамсдаг юм байна гэсэн ийм дүгнэлтийг эцэст нь ингэж хэлсэн байсан. Тэгээд эндээс ингээд ямар нэг зүйлийг хүн лаг хийх ч юм уу те мундаг хүн байх гэхээс илүү за тэгэл бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн те сайн хүн байх гэхээс илүү ерөөсөө л
жинхэнэ өөрийнхөө амьдрах чадах тэр зориг байгаа юу гэдг л их чухал санагдсан. Тэгэхээр ерөөсөө жинхэнэ өөрийнхөө амьдрах чадах зориг гэдэг бол ерөөсөө хүний амьдралыг маш сайхан цэгцэлж өгч идэг юм байна да гэсэн юм дүгнэлт гарч байгаа юм л да. Тэгэхээр энэ үг дадал гэдэг нь ерөөсөө гадны нөлөө бусдын үг үйлдэлд хязгаарлагдахаас илүү өөрийнхөө мэдрэмж тэр сэтгэлийг сонсож юу хүсэж байгаа би ямар байгаа гэдэг тэр өөрийнхөө чин сэтгэлийг л сонсож чаддаг байгаараа гэсэн юм зүйл байгаа. Хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа орчин гэдэг зүйлүүдээс тис өөр зүйлтэй өдөр тутмын амьдралдаа ч юм уу 7 хоногт нэг удаа 2 удаа сардаа нэг удаа ингээд тулгарч үзэх тэр нөхцөл байдлыг өөртөө үүсгэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр өдөр тутмын нэгэн хэвийн байдлаасаа арай өөр зүйлүүдийг амьдралдаа хийх, мэдрэх гэсэн үг юм билээ. Баян нэг компанид ажиллаад өдөр тутамдаа баян машинаар явдаг бол нэг өдөр алхаад явдаг ч юм уу эсвэл бүр тис өөр зүйл хийхин тулд хөдөө гарч мал ахуйтай танилцдаг ч юм уу гэсэн ийм зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр тэндээс хүн маш өөр зүйлийг мэдэрч юмыг харах тэр нүд за тэгээд дээрэс нь юмыг бодох, төсөөлөх тэр чадварууд ингэж хөгжиж идэг. Хүний тэр хэмжээгээрээ нөгөө сав гэж ярьдаг штэ тий. Хүний тэр сав гэдэг зүйл томорч идэг одоо нөгөө хэмжээ томорч идэг гэсэн юм зүйл байгаа байхгүй. Ингэснээр бусдыг ойлгох чадвар сайжирдаг. За тэгэл аливаа зүйлийг хүлээж авах, за бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг энэ чадварууд хүртэл ингэж өргөжөнд хэлж идэг гэсэн юм зүйл байгаа юм л да. Гуравдугаарт нь болохоор төрөвчөө маш сайн цэгцтэй байлгах хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж илээ. Карт юм уу янз бүрийн цаасаар ингээд дүүрэн байлгаад авах юм бол мөнгөний эргэлтэн цаад болж идэг. За тэгээ мөнгөний эргэлтэн цаад болж идэг гэдэг маань ерөөсөө бидний амьдралын урсгалыг бас л ингээ хааж идэг тий. Мөнгөний асуудлууд ингээ гарч ирж идэг гэсэн үг. Мөнгөний асуудал гарч ирэх тусам бидний нөгөө амьдралын хийдэг зүйлүүд хүртэл зогсон байдалд орно гэсэн ийм л зүйл байгаа байхгүй юу. Мөнгөний эргэлт муу байх гэдэг чинь бас хүний амьдралд маш том нөлөө ингээ үзүүлж идэг шүү дээ ер нь тий. Тэгэхээр төрөвч бол ерөөсөө мөнгө л хийх ёстой гэж ингэж үзэж бусад зүйлүүдийг аль болох хийхгүй байх хэрэгтэй гэдэг юм зүйл байлээ. Мөнгө ерөөсөө юунд дуртай гэхээр хайрлагдах дуртай гинэ. Мөнгө хайранд дуртай, мөнгө одоо гял цал юм татагддаг. За тэгээ мөнгө ерөөсөө санаа амар ингэж байх газар дуртай гинэ. Ингээд 50 байх газар дуртай. Тэгэхээр нөгөө нэг яг тал талд нь ингээд янз бүрийн цаас ч юм уу мөнгнөөс өөр юм байгаад ахаар тэнд 50 байж чаддгүй гэсэн юм зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ бас их хөөрхөн жишээ санагдсан. Энэ бас яг л хүншгэл бас тэр энерги байгаа зү тэ. Хүнд бас нэг тийм байгаа л ямар газар гэж байдаг тэ. Дахин очмоор газар гэж байдаг. Дахин уулзмаар хүн гэж байдаг. Яг тэрэн шиг л мөнгө бас яг тийм энергиэр ингэж урсаж амьдралд ингэж эргэлдэж идэг юм зүйл гэж байгаа байхгүй. Амьдралаа сайжруулахын тулд хүн ер нь урсгалыг нь сайжруулах хэрэгтэй. За урсгалаа сайжруулахын тулд төрөвчөө бас маш гоё цэцтэй байлгах хэрэгтэй. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Мэдрэмжээ анзаарах хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө одоо нүдний цар хүрээ тэр хүний сав гэдэг зүйлээ томруулахын тулд зөвхөн нэг газараа биш өөр тис ондоо зүйлүүдийг үзэж харж ингэж явах хэрэгтэй гэсэн юм зүйл байгаа байхгүй. Ингэснээр энэ урсгал маань би ийм юм дуртай юм аа, би ингэж амьдрмаар байгаа юм аа тий, би энийг ингэ сонгомоор байна гэдэг бас л нөгөө нэгдүгээрт гарсан жинхэнэ өөрийгөө сонсохтой холбогдоод ирж байгаа юм л та. Тэгээ өөрийгөө сонсож сонголт хийж чаддаг хүний амьдралын урсгал бол ерөөсөө аяндаа л ингэ сайжирч идэг гэсэн. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор амьсгалах гэж байгаа. Ингээ хэлэхээр бүгд л амьсгалж байгаа штэ гэж бас бодож иж магадгүй тий. Тэгтээ амьдралын урсгал нь муу байдаг. За тэгэл хүн хоорондын харилцаан дээр асуудалтай мөнгө, хайр гэл ерөөсөө амьдрал нь нэг сайн болж өгдгөө хүмүүсийн нийтлэг нэг шинж байдаг гинэ. Тэр нь болохоор амьсгалаа зүгээр аваад л ингээд гарахгүй орхиод байдаг зүгээр. Бодоод исэн чинь нэрэл хүн амьсгалаа их сул гаргадаг юм шиг байна л да. Яг нэг ухамсарлаж тий ингээд гүнзгий амьсгал авчил гарахгүй л бол бид нар ингээд гүйхэн тий тэрүүхэн тэндээ зүгээр нэг тийм амьсгалаа аваад зүгээр ингээд байгаад идэг юм бэ штэ хүн чи юу н. Тэгэхээр энэ амьсгалыг гүнзгий авах тусам амьдралын урсгал бас их сайн байдаг гэж ярьж байгаа байхгүй. Амьсгалаа аваад ингээд орхиод ахаар нөгөө бөглөж таглах зүйл чинь улам л олон болоод идэг. Тэгээд дагаад амьдралын бүх зүйл тэнд бөглөрөөд зогсоод байждаг гэж үздэг болохоор
гүнзгий амьсгал авах гэдэг ерөөсөө ингэж судлагдаж гарсан зүйл юм билээ. Тэгээ амьсгалаа ингээд аваад байгаад ахарч ер нь бол нэг тийм хэцүү мэдрэмж штэ тий. Тэрийг ингээд нэг тийм гоё чөлөөтэй бүр ингээ хаа хүүгээд ингээд амьсгалаа гаргахаар нэг тийм гоё онгоодог штэ биднэрт тийм мэдрэмж төрдөг штэ тий. Яг тэрэн шиг маш сайн гаргаж амьдралын тэр урсгалаа сайжруулах дадалтай болох хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа юм л да. Өөртөө тэр орж ирсэн зүйлээ зөвхөн амьсгал дээр ч биш биднэрт ингээд дандаа ингээд янз бүрийн зүйлүүд амьдралд ингээд орж ирж идэг шүү дээ. Хэцүү зүйл, зовлон гоныг одоо ингээд бүхэл зүйл тэгээд шин мэдлэг ерөөсөө юм бүхэн бидний амьдралд байнга ингээд орж ирж идэг. Тэгээд нөгөө орж ирсэн зүйлээ бид нэр хадгалаад ингээд дотроо байгаад ах юм бол нөгөө амьдралын урсгал маань угаасаа тэнд бүр зогссон байж идэг. Тийм учраас хадгалаад ингээд байгаад ахгүй сайн муу, сайхан муухай, за юу гэдгийг те сэтгэл мэдрэмж одоо туршлага, мэдлэг гэл ерөөсөө өөрсдийнхөө чаддаг, мэддэг бүх зүйлээ ер нь бол аль болох хуваалцаад гаргаж явах хэрэгтэй гэдэг зүйлийг энэ дээр хэлж байгаа байхгүй юу. Хэр их ингээд сайн гаргах тусам урсгал бас их сайжирж идэг гэж ингэж хэлж байгаа учраас энэ бас их чухал үйл явц юм болов гэж бодогдсон. Тэгээд нэг сар тууштай яг энэ одоо 4 зүйлийг өөртөө ингээд хэрэгжүүлээд хийгээд үзэх юм бол бүр тодорхой хэмжээний гоё мэдрэмжүүд амьдралд ингээд гарч ирнэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тийм болохоор та бүхэн маань тэгэхээр 4 зүйлийг хийгээд үзээрэй. Бичлэг сонсоод ямар нэгэн байдлаар мэдрэмж төрсөн ч юм уу, ямар нэгэн байдлаар бидний дотор ингээд шинээр нэг юм тийм байж дээ гэд ингээд орж ирсэн бол тэрийг одоо өөрийнхөө төлөө комментээр бичиж ингээд үлдээгээд ингээд аль болох бас гаргаж ивэл зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд шинээр сурж мэдсэн зүйлээ ч гэсэн хүүд ингэдгийм байж дээ гэд хин нэгэнд хэлж өгөх гэдэг ч гэсэн бас энэ гаргах гэдэгтэй холбогдож ирж байгаа учраас бүгдээрээ гоё нэгэндээ бас шинээр сурсан зүйлүүдээ ярьж хэлдэг. За өөрийнхөө таагүй мэдрэмжүүдээ цаасан дээр буулгаад хамаагүй ингээ гаргадаг тий. Тэгээ амьсгалаа гүнзгий гаргаж гүнзгий авдаг болох гэдэг зүйлүүдийг бас хийгээд ингээд дадлуулах чул зүгээр юм болов гэж бас бодсон. За тэгээд бичлэг маань энэ түрээд дуусж байна. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.